Танд Япон хоол гэхээр хамгийн түрүүнд юу санаанд буудаг вэ? Суши, рамен, эсвэл кинон дээрээс хардаг жижигхэн аяг тавагтай нэг идэхэд монголчуудад бараг аманд ч үл мэдэгдэм жижиг хоолнууд уу? Япон хоолны ширээний ард суусан хэн бүхэн зөвхөн эрүүл хоол амт биш. Харин ч нам гүм, тайвшрал, гоо сайхны мэдрэмж таныг эзэмддэг. Өөрөөр хэлбэл цадах гэж иддэг бус. Харин ч урлагийн үзэсгэлэнгийн танхим шиг. Хоол бүр нь зураг шиг өргөдсөн. Аяга бүр нь өөрийн түүхтэй. Тэр бүхэл энгийн будааны аяга хүртэл намайг яаралгүй ид. Амтыг минь 50 метр гэж хэлж байгаа юм шиг санагдана. Тиймдээ ч наран мандах орны хоолны урлаг нь цаанаа л амьдралын философи, байгаль дэлхийтэйгээ харилцах хэл, хүний сэтгэлийн хэмнэлтэд нэгт холбогдсон амьд урлаг. Өөрөөр хэлбэл Япончууд хоол идэх гэж бас харин аялах гэж хүртдэг. Амт, үнэр, өнгө, тавганы хэмжээ хүртэл бүгд нэгэн цогц аяллалын хэсэг. Өдөр тутмын цай хүртэл жижигхэн баяр ёслол мэт болж найзуудтай аяга саке дүүргэж өгөх нь зүгээр нэг уух биш, харин ч нөхөрлөлийг хүндэтгэх дуугүй тангараг шиг. Тэгэхээр Япон хоолны соёл бол зүгээр нэг үлссэн гизээ дүүргэх арга биш. Энэ бол сэтгэлээ баясгах, байгальтайгаа ярилцах, гоо сайхныг амсаад үзэх нэгэн жижигхэн урлагийн үзүүлбэр юм. Сакурагийн дэлбэ шиг нарийн, далаан давлгаа шиг амьд, будааны талбай шиг игэл бөгөөд тэдний цаана мянганы түүх, үндэстний хувь заяа, далайн салхи, будааны талбай, сакурагийн навчис бүгд багтдаг. Ойролцоогоор 14,000 жилийн өмнө ан гөрөө хийж амьдран сууж байсан Жомон хэмээх хүмүүсийг Япон арлын оршин суугчдын хамгийн эртний өвөг дээдс хэмээн үздэг. Тэд ан агнаж загасжилж жимсдүүж амьдардаг байлаа. Энэ үеэс эхлэн далаа бол тэдний амьдралын их булаг болсон юм. Хожим манай эртний өмнөх 10 дугаар зуунаас эхэлж будаа тариалах арга Хятадаас дамжин ирснээр Япончуудын хоол хүнсний суурь тавигдав. Үүнээс хойш цагаан будаа бол зөвхөн хүнс биш, баялаг, аз жаргалын бэлэгдэл болсон гэдэг. Харин 6 дугаар зуунд буддизм Японд дэлгэрхэд хоолны соёлд том өөрчлөлт гарсан байдаг. Буддийн сургаалын дагуу олон зууны туршид мах эдхийг цээрлэж, зөвхөн загас ногоо будаа хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ уламжлал Япончуудыг байгальд илүү ойр, энгийн, гэхдээ тансаг амтанд дуртай болгосон. Суши, мисошил, ногоотой хоолнуудын суурь нь чухам энэ үед тавигджээ. Японы арлуудын амьдралын нэг чухал онцлог бол далайн хүнс. Загас, самхорхой, хясаа, далайн байцаа бүгд өдөр тутмын хоолны цөм байлаа.
Сүмийн лам нар мах иддэггүй байсан тул Шожин Риори гэж нэрлэгдэх цэвэр ногоо, будаа, далайн ургамлаар хийсэн хоолны төрөл хөгжсөн түүхтэй. Энэ хоолнууд зөвхөн үлсгэлэн дарах бус хүний сэтгэлийг ариусгах, тайвшруулах зорилготой байлаа. Он цаг өнгөрсөөр 17-р зуунтаа золгоход алс холоос далаа гатлан ирсэн европчууд цоо шин амт авчирлаа. Хоолноос гадна шингэн зүйлийн тал дээр энэ үед л Нидерландын худалдаачид анх шар айргийг Японд нэвтрүүлсэн түүхтэй. Улмаар 19-р зуунд Мэйжигийн шинжилэл эхлэхэд барууны соёлын нөлөөгөөр мах дахин зоогийн ширээн дээр заларч алдарт тонкацу рамен үүсэж мөн британчууд Японд кариг анх дэлгэрүүлж эхэлсэн байдаг. Улмаар гахамах, сүү, бяслаг, хям зэрэг хүнс цоо шинээр Япончуудын хоолны ширээн дээр тавигдаж ялангуяа гудамжинд тонкацу буюу бүрч харсан гахамахыг тосонд шарах чимээ, нутгийн иргэдийн гайхшрал болон сонирхлыг ихээх нь татаж байв. Чухам энэ үеэс Япон хоол улам баяжиж, дэлхийн соёлын нэг хэсэг болж хөгжсөн түүхтэй. Японы уламжлалт хоолыг ерөнхийд нь вашоку гэж нэрлэдэг бөгөөд энэ нь мэдээж зөвхөн идэх тухай бус, харин байгальтайгаа эв зохицох ухаан юм. Хоол бүр тухайн улирлын өнгө төрхийг тусгах улирлын мэдрэмж. Будаа, загас, ногоо шүлэн бүгд нэгэн цөм болж зохицох тэнцвэр. Хоолыг идэхээс өмнө харахад ч урлагийн бүтээл шиг харагддаг тийм нэгэн гоо зүй. Үүнээс гадна шүл буцлах дуу, темпура шарж буй шаржигнаан, бас гоймон идэх тэр чимээ зүгээр л нэг дуу чимээ биш. Харин хоолны амтыг мэдрүүлэх, мэдрэмжийг баяжуулах Япон арга юм. Энэ философи бол Япончуудын өдөр тутмын амьдралын хэмнэл, үндэсний сэтгэлгээний тусгал. Өнөөдөр Япон хоол зөвхөн арлын улстай бус, дэлхийд даяар түгэн дэлгэрсэн. Суши дэлхийн өнцөг булан бүрт, рамен хаанч олох боломжтой болсон. Гэхдээ Япончууд их орондоо уламжлалаа хадгалсаар, улирлын амтыг хүндэтгэх, хоолны урлагийн төвшөнд хөгжүүлэх үзэл санаа хэв маягаа хадгалсаар ирсэн нь гайхалтай. Тэгэхээр Япон хоолны гарал үүсэл түүх соёлыг сөхвөл энэ бол зөвхөн идэх тухай биш. Энэ бол жомон үеийн анчид, хожмын үеийн тариаланчид, буддын лам нарын цэвэр хоол, Европын худалдаачдын шин амт, Мэйжигийн шинжиллийн эрен зэрэг, Японы үндэсний хэдэн мянган жилийн түүхийн их булаг бүгд нийлсэн урлагийн бүтээл юм. Япон хоол гэхээр хамгийн түрүүнд суши санаанд буух нь гарцаагүй. Хэрв суши идээгүй бол Японд очсон гэж тооцохгүй гэдэг хүртэл яриа бий. Хамгийн сонирхолтой нь ихэнх хүмүүс сушиг Японд үүссэн гэж боддог. Гэтэл анх наре суши гэх нэртэйгээр манай эртний өмнөх 4-р зууны үед зүүн өмнөд Азид үүсжээ. Тэр үед хүмүүс загсыг будаатай хамт эсгэж удаан хадгалах аргаар хэрэгэлдэг байлаа. Будааг иддэггүй, зөвхөн эсгсэн загсыг иддэг байсан гэвэл сонин сонсогдож магадгүй. Хожим энэ арга Хятадаар дамжин Японд орж ирсэн байна. Харин Япончууд үүнийг өөрсдийнхөөрөө боловсруулж, будааг хаялгүй хамт иддэг болжээ. Ингэснээр өнөөдрийн бидний мэдэх сушигийн эхлэл тавигдсан юм. Сушигийн өвөг дэдэс гэж хэлж болох үец эртний наре суши хийхэд загсыг будаатай хамт 1 жил хүртэл дардаг байжээ. Тиймээс өнөөгийн шинэхэн загас бүхий суши бол үнэндээ маш шин орчин үеийн санаа юм. Өөрөөр хэлбэл 17-р зуунд Токио буюу тэр үеийн Эдо хот хурдтай хөгжиж хүн ам нь олширчээ. Тэгэхээр түргэн амархан идэж болох хоол хэрэгтэй болсон байна. Тэгээд хай суши буюу будаа загсыг хамт амталж шууд иддэг хэлбэр дэлгэрлээ. Улмаар 19-р зуунд Японы алдарт тогооч Ханая Йохэ Эдогийн сушиг буюу өнөөдрийн бидний мэдэх нигири сушиг зохион бүтээжээ.
Загасны зүсмэл дээр багахан будаа тавьж гараараа дарж хэлбэржүүлээд шууд идэх боломжтой энэ хоол хотын ажилтай завгүй хүмүүсийн түргэн зууш болж байлаа. Өнөөгийн түргэн хоолны Япон хувилбар гэхэд буруудахгүй. Сонирхолтой баримт дурдвал Эдогийн үед нэг ширхэг нигери суши өнөөгийнхөөс 3 дахин том байсан гэдэг. Мэйжигийн шинжлэлийн ачаар 20 дугаар зууны ихэнх үеэс Япон орон цэрэг зэвсэг эдийн засгаараа хүчирхэг бүрэн болоход хоолны соёлонч төв алгасан тархав. Хожим Америкийн нэгдсэн улсад анх суши нэвтрэхэд хүмүүс түүхий загснаас имэж байсан тул Калифорни ролл гэх мэт шин төрөл гарчээ. Энэ нь авокадо, майонез, зарим төрлийн ногоо, гадна тал нь далайн байцаагаар биш, будаагаар бүрдгээрээ онцлогтой байлаа. Сушинд будаа бол гол суурь. Будааны цуу, элсэн чихэр, баг зэрэг давсаар амтлах бөгөөд тухайн загас нь хамгийн шинэ байх ёстой. Тиймээс ч Токио хотод загасны хамгийн алдартай цукуижи зах үүссэн байдаг. Харин васаби цагаангаа зөвхөн амт оруулах биш, харин түүхий загасны хорийг сар мөгжүүлэх, хоол боловсруулахад туслах үүрэгтэй оролцдог. Япон хоол гэхээр сушинаас гадна шууд рамен бодогдно. Үүсэл гарлын хувьд хятадаас гаралтай гомин байсан ч Японд нутагшаад өөрийн онцлогтой болж 200-ны турш өөрчлөгдөж Японы өдөр тутмын хамгийн алдартай хоолны нэг болжээ. Монголчууд бидэнд борцтой шүл, таван цулын шүл, махтай шүл бол амьдралын хүч өгдөг хоол бол рамен яг үүнтэй адил Япончуудын өдөр тутмын хүчний их үүсвэр гэж хэлж болно. Дэлхий дээр өдөр бүр 290 сая аяга бэлэн рамен иддэг гэсэн тоо бий. Эхэндээ зөвхөн бомб хотууд худалдааны төвүүдээр төгж Японы өдөр тутмын амьдралд амархан орж байлаа. 20 дугаар зууны эхээр дэлхийн 2 дугаар дайны дараа Японд хүнсний хомсдол нүүрлэж Америкийн нэгдсэн улсаас их хэмжээний улаан будаа орж ирсэн нь раменыг улам төгөхөд түлхэц болж улмаар хүнд хэцүү цаг үед баг өртгөөр хурдан амархан цаддаг хоол болж жинхэнэ өдөр тутмын ард түмний хоол болжээ. Анхны рамены зоогийн газар Токио хотод 1910 онд нэгдсэн бөгөөд раментой холбоотой Японд бүр рамен музей хүртэл байдаг. Тэнд та дэлхийн хамгийн том аягтай раменыг үзэх боломжтой. Рамен дотроо мэдээж олон төрөлтэй бөгөөд төрөл бүрийн өөрийн гэсэн амт, өнгө, шинж чанартай. Жишээ нь Саппоро мужид мисо рамен түгээмэл. Шар буурцгаар амталсан өтгөн шүл нь өвлийн хүйтэнд яг тохирдог. Фукуока мужид тонкацу рамен алдартай. Гахан ясыг олон цаг буцалгаж гаргасан өтгөн цагаан шүл нь тослог гүн амттай болдог. Токио хотод соёй соус буюу шою рамен түгээмэл бөгөөд цуугаар амталсан бордуу шүл нь хөнгөн давслаг амттай. Харин шио буюу давсны рамен шүл нь тунгалаг амтан зөөлөн тул анхудаа рамен идэж буй хүнд хамгийн тохиромжтой. Тэгэхээр хот нутаг бүрийн рамен өөрийн амтыг шингээсэн тул Японд аялбал аль ч хотын раменыг заавал амсаж үзэх хэрэгтэй. Улмаар 1958 онд Тайванд гаралтай Япон бизнесмен Момофуко Андо бэлэн гомин буюу бэлэн раменыг зохион бүтээснээр раменыг дэлхийн өнцөг булан бүрт түгэх эхлэлийг тавьсан түүхтэй. Монголчууд бидэнд нэг л танил бас дотно хоол. Учир нь махтай гурилтай хоол бидэнд хизээд ойр байсаар ирсэн. Харин Япон рамены онцлог бол амтыг нарийн гаргасан, олон цаг буцлагсан шүлтэй, хачруудаа маш ухаалгаар бас эрүүлэр тохируулдаг. Раментэй холбоотой өөр нэгэн судалгаагаар Япон оюутнууд шалгалтын өмнөх хамгийн хурдан цатгалан болгодог хоол хэмээн санал өгчээ. Намрын сэрүүн орж хүйтний ирч чангарах тусам рамен идэх хүсэл улам төрдөг нь нууц биш. Орой ажлаа тараад дуртай рамена урдаа тавиад цонхоор будурч буй цас ширтэн суух тэр мэдрэмж.
Халуун аягны уур нүүрл ус авсаж, гоёмсог гоймонгоос гадна дотроос нь харагдах үүндэг, гахаамах, ногоо, далаан байцаа, шарсан сонгино гээд хачрууд нь бас сэтгэлийг дулаацуулна. Гоймонгоос сорхоос эхлээд шүлөө уух тэр чимээ хүртэл онцгой. Энэ нь зүгээр ч нэг тансаг дуу чимээ биш. Харин хоолны амтыг мэдрүүлэх, мэдрэмжийг баяжуулах Япон арга юм. Алтан шаргал өнгөөр гялалдсан, гаднаа шаржгансан нимгэн бүрхүүлтэй, дотроо жигд шүүслэг загас, эсвэл шинхэн ногоо. Халуун тосноос гарч ирмэгц, үл мэдэг уур савсаж, аманд ороход хөнгөн чимээ гарган бутарч, дараа нь далаанд авслаг амт, ногооны амин дэмтэй амт нь хилэн дээр тархдаг тэр мэдрэмж. Энэ бол Япон үндэстний өөр нэгэн хоол болох темпурагийн эд шид. Арлын Японы хоол хүнс бол өөрийн гэсэн соёл, философитой, эрүүл мэндэд ээлтэй, бас өөрийн гэсэн гоо зүйтэй, элсний ширхэг мэт нарийн мэдрэмжээр бүтдэг хоолны урлагийн ертөнц. Япон үндэсний хоол дан ганц суши, раменаар хязгаарлагдахгүй нь мэдээж. Бид өмнөх дугаартаа энэ хоёр хоолны гарал үүсэл, түүхэн хөгжил, бас амтны талаар ярилцсан бол энэ удаад Монгол төдийгүй дэлхийд дахин танигдсан бусад хоолыг онцолж байна. Ер нь Арлын Японы галтоогоо өөрөө эртний Жомон үеийн анчид, хожмын үеийн тариачид, Буддын лам нарын цагаан хоол, Европын худалдаачдын шин амт, Мэйжигийн шинжлэлийн эрен зэрэг Япон үндэстний хэдэн мянган жилийн түүхийн их булаг бүгд нийлсэн урлагийн бүтээл билээ. Темпура анхнаасаа Японд биш, харин алс холын Европоос ирсэн хоол гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэртээ 16 дугаар зуунд Португалийн худалдаачид, католик шашны номлогчид Японд ирэхдээ далайн бүтээгдэхүүн хүнсний ногоог тосонд шарж иддэг жороо хамт авчирсан байдаг. Тухайн үед тэдний темпура хэмээх шашны мацаг барих үеийн хоолноос энэ нэр үүсэлтэй. Харин Япончууд энэ аргыг өөрийнхөөрөө хөгжүүлж, илүү хөнгөн, нарийн амттай болгож хувиргасан нь өнөөдрийн бидний мэдэх темпура гэж ойлгож болох юм. Өнөөдөр темпура бол Япон хоолны ширээн дээрх урлагийн бүтээл. Загас, сам хорхой, хулуу ногоо гэд юу ч бай, мөсөн усаар зуурсан нэмгэн гурилан дүрээд богино хугацаанд шархтал төгс амт гарч ирдэг. Энэ хоолыг дангаар нээдэж болгохч будаатай хослуулбал тендон, гоймонтой хамт идвэл темпура соба, бас саке эсвэл шар аригны хөнгөн зууш болж хувирдаг. Амтны тухайд гэвэл темпура тосон чарсан мөртлөө тослог биш, харин гялалдсан хөнгөн мэдрэмжтэй. Шаржгансан гадаргуун түргэн бутарч, доторх мах эсвэл ногооны жинхэнэ амтыг гаргаж өгдөг. Үүн дээр нэмээд тэнцүү юу гэх тусгай сүмсэнд дүрхэд баг зэрэг давслаг, чихэрлэг амттай болж, аманд таата тэнцвэр үүсгдэг. Харин эрүүл мэндийн талаас нь ярий гэвэл темпура бол мэдээж тосонд шардаг учраас хэмжээгээ барих хэрэгтэй. Гэхдээ Япончуудын хийдэг аргын онцлог нь тос багтай, богино хугацаанд шарах тул тос шингээдэггүй. Дээрээс нь хүнсний ногоо далайн бүтээгдэхүүн гололдог учраас шим дижээлтэй эрүүл сонголт гэж хэлж болно. Хэрв та темпураг будаатай эсвэл шүлтэй гоймонтой хамт идэхэд илүү тэнцвэртэй, биед хөнгөн хоол болдог. Темпурагийн хөгжил нь Япончуудын гадаадын зүйлийг авч өөрийн болгож хөгжүүлэх чадварын нэг тод жишээ гэж хэлж болно. Өнөөдөр дэлхийн аль ч оронд та Япон ресторанд орвол темпура заавал зэлсэнд байдаг. Энэ бол зүгээр нэг хоол биш, харин Япон хоолны соёлын нэгэн бэлэг тэмдэг юм. Та
Японд очоод өглөө эртлэн босоод олонний дунд алхаж байна гэж төсөөлдөө. Энд тэмдэггүй ажилдаа яарсан хүн эсвэл хичээлдээ явж буй хүүхэд гартаа жижигхэн хайрцаг барьчихсан алхаж явна. Тэр хайрцгийг нээхэд дотор нь өнгө алгилсан будааны бөмбөлөг, шарсан загас, өндөг, ногоо, жижигхэн жимс хүртэл эмх цэгцтэй, гоёмсог өрөөстэй харагдана. Энэ бол Японы өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох бенто. Бентогийн түүхийг сөхвөл маш эртнийх. Тэртээ 12 дугаар зуунд хүмүүс загасчлах эсвэл анд явахдаа холын замын хүнс гэх ойлголтоор будаага хатааж жижиг саванд хийж явдаг байсан бол 16 дугаар зуунд цэрэг дайчид урт хугацааны аянд гарахдаа өөрийн бенто хайрцаг авч явдаг болжээ. Харин Эдогийн үед буюу 17 дугаар зуунд бенто улам хөгжиж театр үзэхдээ баяр ёслол дээр эсвэл аялалд гарахдаа хүн бүр өөрийн бенто хайрцаг авч явдаг болсон түүхтэй. Харин 20 дугаар зуунд төмөр замын хөгжилтэй хамт икебен буюу галт тэрэгний буудлын бенто төрсөн. Бүс нутаг бүр өөрийн онцлог бүтээгдэхүүнээр хийсэн бентогоо санал болгодог болсон нь жуулчдад өнөөдөрч маш сонирхолтой хэвээр байна. Жишээ нь Хоккайдогийн бенто далайн бүтээгдэхүүнээр баялаг бол Кансай бүсийн бенто нь илүү чихэрлэг амттай байдаг гэх мэт. Бентоны хамгийн том онцлог бол тэнцвэртэй байдал. Нэг хайрцаг бенто дотор нүүрс ус, уураг, ногоо, жимс гээд хүний биед хэрэгтэй бүхий л тэжээл багтана. Тэгээд зөвхөн шим тэжээлээр хязгаарлагдахгүй гоо зүй өнгө үзэмжээрээч хүнийг баясгана. Япончуудын нүдэрээ эхлээд идэх хэлцүүг шин өнгө алгилсан эмхцэгцтэй урлагийн бүтээл мэт тэр хоол ямарч цатгалан хүнийг үлсгдэг увдстай. Өнөөдөр бенто зөвхөн гэрийн эзэгтэй нарын хийдэг хоол биш. Японд даяар супермаркет, комбини буюу жижиг дэлгүүр, галт тэрэгний буудал, бүр онгоцны буудал хүртэл бенто зарна. Өглөө ажилдаа явхаас өмнө комбини орж 500-аас 800 йений үнэтэй бенто авч өдрийн цайндаа идэх нь олон япон хүний хэвшил болсон байдаг. Нэг талд нь шаржгансан дахианы мах, нөгөө буланд нь чихэрлэг даршилсан луван, хажууд нь зөөлөн тамагояки буюу өндөгний оромог. Дээрээс нь будааны бөмбөлөг, далайн байцаагаар ороосон онигри. Түнчлэн бенто нь порцийн хяналт сайн хийдэг. Бид заримдаа их идчих гээд байдаг шүү дээ. Харин бенто бол яг тохирсон хэмжээний жижиг хайрцагт тааруулж хийдэг тул хэтрүүлэхгүйгээр зөв хооллох боломж олгодог. Эцэст нь бенто бол зүгээр нэг өдрийн хоол биш, сэтгэлийн илэрхийлэл юм. Ээж нь хүүхдээ баярлуулах гэж зүрхэн хэлбэртэй үндэг хийж өгнө. Эсвэл ханин нөхөртөө ядарсан үед нь урам өгөх гэж илүү амттай бенто бэлдэнэ. Тэгэхээр жижигхэн хайрцаг дотор бүхэл бүтэн үндэсний түүх уламжлал, өдөр тутмын амьдралын хэв маяг, гэр бүлийн хайр бүгд багтана. Ер нь хүмүүс өлсөхөөр өөрийн мэдэлгүй гэрийнхээ эсвэл өөрийн улсын танил амтыг ирдэг. Монгол хүн өлсөхөөр бууз, хуушуур, цуйван, чансан мах нүдэнд харагдах нь мэдээж. Харин Япон хүн өлсөхөд хамгийн түрүүнд санаанд ордог хоолны нэг бол ширээн дээр уурс авсаж, дотор нь шүүслэг мах, царимс, ногооны үнэртэй харагдах манай банштай ойролцоо төрхтэй гёза. Угсаа гарлын хувьд хятадын жиоца хэмээх баншнаас гаралтай. 20 дугаар зууны дунд үед ялангуяа дэлхийн 2 дугаар дайны дараа Хятадаас их нутагтаа буцаж ирсэн цэргүүд энэ хоолыг хамт авч иржээ. Эхэндээ хүмүүсийн хувьд сонин шинэ хоол байсан ч Япончууд хурдан дасан зохицож өөрийн үндэсний хэв маягт нийцүүлэн өөрчилсөн байна.
Тэд гурлийн бүрхүүлийг арай нэмгэн хийж, амтыг нь илүү хурц, дотор нь сармис, цагаан га илүү их хийснээр Гёзо Японд шинэ хувилгаан дүрээр амилжээ. Өдгөө Гёзон дан ганц хоол биш, бүхэл бүтэн соёл болсон бөгөөд Токиогоос холгүй нэгэн хотод Гёзогийн гудамж хүртэл байдаг. Уг хотод нийт 200 орчим Гёзогийн ресторан байдаг бөгөөд ганцхан Гёзогоор төрөл бүрийн амтыг санал болгодог. Гёзо хийх үндсэн 3 арга байдаг нь дотроос нь шарж дээрээс нь уураар жигэндэг учир гаднаасаа шаржигнсан дотроосоо зөөлөн болдог хамгийн түгээмэл яки гёзо. Үүнээс гадна зөвхөн уураар болгосон илүү зөөлөн бага таслагтай муши гёзо. Мөн шүлэнд хийж иддэг, өвлийн хүйтэнд дулаацахад тусалдаг сью гёзо гэх мэт олон төрөл бий. Өдгөө Япон гэр бүлүүд гёзо гэртээ хийж идэхээс гадна супермаркетээс бэлэн худалдаж авдаг болсон. Мөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд хүүхдүүдтэйгээ хамт суугаад гёзо чимэгдэх нь Монгол айл амралтын өдрөөр гэр бүлээрээ бууз банш хийгээд суудагтай адилхан дүр зураг юм. Бид бууз баншаа гэрийн халуун уур амьсгалтай холбодог бол Япончууд ч гэсэн гёзогийн шаржигнсан амтаар нөхөрлөл халуун яриагаа холбодог. Амтны хувьд гёзо бол жижигхэн атлаа, амтны том ертөнц. Нэгийг хазахад эхлээд шаржигнсан гурлийн чимээ сонсогдон, дотроос нь шүүслэг мах, саримсны үнэр хамар цэргэн. Байцаа, сонгон, цагаан гаан амтыг тэнцвэржүүлэх бөгөөд цуу, сой савуус, баг зэрэг чили эсвэл күнжүүтийн тосонд дүрж иддэг. Энэ үед амтанд бүр хүчтэй бүрэн гүйцэд болдог. Харин манай монголчуудын баншнаас ялгаатай гёзод сармис цагаанга хүчтэй үнэр амт өгж, шарах техник нь аманд шаржигнах мэдрэмжийг төрүүлдэг. Үүнээс гадна гёзон бие жижигч бэлчээр томтой бөгөөд хид хидийг залгиж идэхэд аманд яг таарч, шар ариг эсвэл будаатай гайхалтай зохицдог. Хэрв бид Монгол хувилбараар гёзо хийх бол гахаа махны оронд үхрийн мах, хоньны мах хийгээд баг зэрэг сонгон манжин нэмчихвэл манайханд илүү ойр, танил амттай болох нь мэдээж. Хүдээний айлд бол бүр өрөмний шар тосон чараад идвэл цоош нь Монгол гёзо төрөхөд тун ойрхон байгаа биз?